Сайн байцгаана уу? Бодлын тэмдэглэлийн дараагийн дугаар эхэлж байна. За бит хоёр энэ оны буюу 2025 оны хамгийн сүүлийн дугаараа бичгэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдөр ямар нэгэн сэдвийн тухай ярихгүй зүгээр энэ 25 оны дүгнэлтээ яриад Хоёулангийн хувьд болохоор ингээд энэ ном бол үнэхээр гайхалтай, маш тийм амьдралын эргэлт дараагийн цоо шинэ бүлэг ихээсэн маш гайхалтай жил байж чадлаа. Маш их баяртай. Тэгээд үнэхээр сайхан жил байлаа. харин тийм ер нь бол 25 он тэр чигээрээ бүр ингээд маш их сорилтуудаар, маш их гинтийн бэлгүүдээр дүүрэн тэгээ өөрөө өөртөөгөө ажилласан маш их зүйлийг ухаарсан. Ер нь л энэ сүнсний хөгжлийн хувьд ч тэр хүний хөгжлийн хувьд ч тэр ингээд бараг ингээ 360 градус иргэсэн тийм жилээсэн. Харин тийм тэгэл би ч болохоор их реалистик тийм хүн байсан штэ. Одоо кино үзсэн ч гэсэндээ одоо ингээд айгуу тийм рил нэг амар илдүү юм фантазны юм жүжиглэлт ороогүй зүгээр юм яг л юм нэг энгийн сайхан жүжиглэлттэй тийм юм кино их үздэг байсан бол одоо болохоор өстой жинхэнэ нөгөө ид хидэнд итгэгч хидэт үлгэрийн кинонод яг тийм зүйлд итгэдэг тийм гинэн хонгор тийм болж өөрчлөгдсөн байна. Тэгээд ид хидэнд итгэдэг болсон. Тэгээд үнэхээр энэ амьдралын гайхамшгуудыг би дээрээ ч гэсэн мэдэрсэн. Үнэхээр гоё жил байлаа. Тий, яг кино миноны хувьд бол яг тийм нэг дотоод хүүхэдтэй холбоотой тий яг нөгөө дотроос нэг хүүхэд гараад ирсэн юм шиг ер нь ягаад ч юм кино үзэхдээ амар юм сэтгэл хөдлөлтөй болсон байлээ тий. Бүх нөгөө сэтгэл хөдлөл реакцийг ингээ шууд хүлээж аваад тий. Кинон дэр хүн ойлж ивэл бараг дагаж болох гал инээж ивэл дагаж инээл яг нэг хүүхэд тахтай бид нар нэг Google-тэн кино үзгэрээ ямар их аж аргалтай ямар их сэтгэл хөдлөлтөй үздэг гэсэн бэлээ тий. Яг тэр хүн шиг ингээ кинонуудыг яг тэгж үздэг болсон байлаа айгуу сайн. Харин тийм тэгэл хой хүний үднээс ерөөсөө энэ амьдралыг харах үнцэг маань ч гэсэн бүр ингээд маш өөр болчихсон тий. Одоо ингээл буцаагаад эргүүлээ бодсон чинь нэг сараас хойш чинь ингээл нэр ямар урт нэг жил байваа саяны нэг жил нэрээ. Маш олон жилийг ингээл туулсан юм шиг тийм их мэдрэмжийг авсан байна. Тэгээ хүн амьдралдаа ер нь энэ мэдрэмжийг авах нь их чухал юм байна гэж ойлгосон тий. Бид нар чи яг өдөр тутмын нэг энгийн л амьдралдаа болохоор ингээд нэг амар ингээл мэдрээд идэггүй штэ тий. Зүгээр л уртхаа ичээл ингээл явж идэг бол дээшээ одоо ингээд хөөрөөл бараг нисэх шахуу ингээл тэгэл бүр доошоо ингэж унаал тэгэд энэ их бүх мэдрэмжүүдийг ингэж яг би дээрээ мэдэрсэн байна тий. Энэ жил бүр айгүй их өөрийгөө дотгошоогоо анзаарсан, өөрийгөө хөгжүүлсэн. Ер нь бүр ингээд үгээр илэрхийлэхийн аргагүй нэг тийм дээцэгтэй буюу аж аргалтай тийм жилтэй. Яг тийм. Тэгээ нөгөө нэг алхимч гэдэг нөгөө номон дээр гардаг нөгөө Сантьяго гэдэг хүү байдаг штэ тий. Тэгээ тэр хүү болохоор одоо ингээл ас жаргалын эрэлт одоо ингээд төрлөх одоо хотоосоо ингээл аялалд амар урт аялалд ингээл гараал явж байгаа л яг нөгөө нэг хайж исэн юм нь нөгөө гэрт нь ард нь тэр өөрийнх нь төрлөх хотод байсан биз дээ гэдгийг олж мэддэг тий. Яг тэрэн шиг л одоо бит хоёр бол ас жаргалын ингээл байнга л гаднаас хайж явсан байна энэ 30-аад жил 30 гаруй жил. Тэгээд тэр хайж исэн ас жаргалгаа өөрсдийнхөө дотоодоос олсон. Тэгээд ямар гоё юм дүүрэн мэдрэмжийг авч ийна. Одоо өөрийнхөө дүүрнийг мэдэрч сурсан юм бэ гэд одоо бол маш их баярлж байна. Тэгээ хуучин би нөгөө нэг бодлын хүчинд итгэжсэн гэд тэгсэн штэ тий. Тэр үед болохоор ингээд чамд байхгүй зүйлийг чи байгаа юм шиг мэдэр гэл тэгэнгүүт нь яаж юм байхгүй юмыг байгаа юм шиг мэдрэх юм бэ? Худлаагаасаа тэгж ерөөсөө мэдэрч чадахгүй байгаа штэ тий. Надад байхгүй юм чи байхгүй л гэсэн мэдрэмжийг өөрөөсөө гаргана штэ тий. Тэгэл нөө дандаа надад байхгүй хоосон гэсэн мэдрэмжийг дандаа ингэ мэдэрдэгс болохоор яг нөгөө тэр нөгөө бодлын хүч маань ажиллахгүй. Тэгээ нөгөөтгөндөө ингээд бүр итгэхгүй болж малал тэгжсэн бол биднэрт ингээд бүх зүйл өгөгдсөн. Бид нэр одоо ингээд маш юм баян хүмүүс юм байна гэдгийг одоо ингээд ойлгосон. Тэгээд яг нөгөө нэг тэр одоо нөгөө одоо надад байхгүй байгаа зүйлүүдийг ч гэсэндээ
байгаа юм шигээр ингэж нөгөө нэг мэдэрч сурсан юм байна. Тэгээд яг тэр одоо дүүрнийг мэдрээд ирэнгүүт яг одоо нөгөө манифест чинь жинхэнэ утгаараа ингээд ажиллаж эхэлдэм байх гэдгийг бүр ингээд амьдрал дээрээ мэдрээд явж байгаа. Тийм, ерөөсө бүх зүйл бидний дотор байдаг юм байна те. Өмнө нь болохоор бид нэр бүгдийг гаднаас хайгаадсан шүү дээ. Биетэр буюу нэг юм материалистик үзлэр надад байхгүй л ш, миний гарт баригдахгүй л ш гэдэг юм уу те. Ингиж хайгаад идэгсэн бол энэ жил бүр бүгдийг дотроос буюу би хүсэх юм бол юу ч бий болгож чадах юм байна гэсэн тэр хүчийг мэдэрсэн. 25 оны сүүлийн 7 хоног ингээд би болж штэ тий. 25 оноо ингээд хаагаад мэдрэмжээ илэрхийлээч гэвэл чи юу хэлэх вэ? За тий. За миний хувьд болохоор энэ 7 хоног ер нь нэлээд нэг тийм тайван намдуухан байна. Гэхдээ одоо өмнөх одоо энэ намдуухан тайван байдлаа бодвол нэг юм хамаагүй нэг юм гоё юм дүүрсэн гэх юм уу? Сэтгэл дүүрсэн нэг тийм тайван байдалтай байна. Тэгээд өмнө нь болохоор нөгөө тэр 100 хоёлаа ярьжсэн нөгөө нэг юм сонин тайван намдуухан болчоор ингээ өөрөөсөө нөгөө сэтгэл хөдлөлөө хайгаал би яач ба би яагаад баярлахгүй байгаа юм бол би яагаад гонхгүй байгаа юм бол гэл нэг юм амар төгшүүртэй байгаадсэн бол энэ 7 хоногт яагаад ч юм бүр нэг юм сэтгэл дүүрсэн тэгэхээр нэг юм гоё тайван байна. Яг нөгөө 25 оноо яг дүүргээл дуусч байгаа юм шиг байна. Аа. Тийм бараг л яг ингээ дүүрсэн нөгөө бүх юмдаа сэтгэл хандсан гэх юм уу те нэг тиймэрхүү л нэг тайван жаргалтай тайван байна. Сүүлийн үед нэрээ өдөр болгоо нөгөө нэг юу н ижил цаг амар их харж байгаа. Ингээл байж байгаа л цагаа харангуут 11 гэл ингээл харангуут 10 гэл 9 гэл яг тийм ижил тоонуудыг маш их харж байгаа. Тэгээд ирэх онд маш гоё зүйлүүд хүлээж байгаа юм шиг санагдаад байгаа. Харин тийштэй би бас яг тэгж байгаа шүү сүүлийн үед маш их ижил таныг харж байгаа. Тэг ер нь энэ нь яг нөгөө нэг дараагийн цикл ирж гинэ гэдгийг л бас сануулж байгаа ах гэд би бас бодож исэн. God ингээд 25 оноо дүгнэхэд нэг юм нэг цикл ерөөсөө нэг юм тойрог шиг те. Нэг тойрог дууслаа дараагийн цикл тойроглоо орлоо гэд тэгэнгүүт яг одоо энэ 25 он ингээд төгсгөлийн цикл ирсэн те төгсгөлийн тойрог ирсэн гэдгийг яг ингээд сануулад за дараагийн эх хондоо ингээд илүү юмд бэлдээрээ илүү сайн сайханд бэлдээрээ гэсэн энэ тохиог бас энэ тоонууд бит хоёрт өгөөд байгаа юм болоо гэж бодоод байгаа шүү. Харин тийм. Тэгээ би нэг юм амар гайхдаг штеп. Яагаад манай энэ Лори бит хоёр ингээд яг ийм адилхан мэдрэмжтэй яваад идэм бол энийг бүр амар гайхдаг заяа. Ингээл нэг юм ингээл мэдрэмжээ ингээл мэдэрч байгаа л тэрийг ингээл хуваалцсан гот яг адилхан юм бодсон байж байдаг тий. Адилхан юм мэдэрсэн. Тэгэл магадгүй ингээл бит хоёр угаасаа л ингээл хамтдаа ингэж энэ замаа ингэж хуваалцах хэрэгтэй байсан юм шиг. Өмнөх насандаа баг ингээл төрхөөсөө өмнө ингээд бит хоёр гэрээ хийгээл ингээд энэ ертөнцийн дээр ирсэн юм шиг. Яг тийм санагддаг. Тэгээд Монголд авах ч гэсэндээ бид тээр ингээд хаан бол дүүрэгт 2 дугаар ороонд амьдарч исэн юм билээ. Одоо тэнд явж байхдаа уул ингээд нэг ойролцоо хотгонд амьдарч лээсэн юм билээ л дээ. Тэгээд тэр үедээ тааралдаг өнгөртлөөсөө хаа байсан энэ Европт ирээд ингээд таарлцсан байна. Тэгээд маш гоё найздаа ч гэсэн маш их баярлалаа гэж хэлье. Ер нь хэлж байгааг баха тий. Харин тий, ер нь тийм би ч гэсэн бас баярлалаа гэлж. Ер нь ингээ хүний хувь тавилан гэдэг айгуу сонь тий. Яг анханасаа маш юм ойрхон байсан хэрнээ яг энд ирээл танилцаал тэгээл яг ингээ сүнсний сэрэлтэн хүртэл яг хамт явагдаал бодол мэдрэмжүүд нь хүртэл ингээл адилхан тий. Тэгээ энд ирээ танилцчихсан түүхэн хүртэл маш энгийн. Тэгээд тэр олон жилийн дараа ерөөсөө ингээд энд ирснээсээ хойш тэр олон жилийн дараа ингээд яг л ингээл яг анх уулзсан хിവэр яг л тэр зангаараа л яг хоёлаа байж чаддаг те. Ингээд бит хоёрын хувьд ингээд дундын найзууд амар олон хэрнээ ягаад ч юм тэр найзууд нь ингээ алсраад холдсон. Гэтэл яг ингээд хоёлаа бүр ингээд яг хизээний анх уулзсан шигээл ингээд яг харилцаатай байгаад идэх нь бас айгуу сонь. Тэгээ энийг бас яг бит хоёр сүнсний сэрэлт ингээ явагдснаас хойш энэ яг ингээд нэг юм хувь тавилан шиг чи хоёр бүр анханасаа баг ингээ гэрээтэй байсан юм шүү. Баг төрхөөс өмнө сүнсний гэрээтэй төрсэн юм шүү гэ бас ингээ ярьчихсэн хөвгөлтэй маягаар. Харин тэгэл ер нь нөгөө нэг яг сонирхол бас нэг байсан тий нөгөө өнгөрсөн хугацаанд чи ингээл
аль дээр тэр 2021 оноос ч гэсэн ингээл хамтдаа ингээл нэг шав шараар үсээ бодож өтөл тий. Биенийхээс ингээл шараар бодож өгч мөгөл тэнгүүтээ юм персинг хийлгэж мэлгээл. Эдгээр ингээл яг хамтдаа яваадсан юм. Тэнгүүтээ нэг ном ингээл уншаал тий нөгөө нэг юуны коронагийн өмнөхөн билүү. Нэг 5 бот ном яг уншаал тэгэл тэрэндээ бүр орцсон хоорондоо ингээл амар ярилцаж байлцал тий. Тэгэл нэг амар ойртохгүй, нэг амар хоолдохгүй яг ингэж явсараад тэгсэн мөртлөөс яг ингээд сонирхол нэг ярддаг юм нэг амар санаа нийлээд байсан. Тэгээ тэр мөрийгээ бодохоор тэгээ 23 онд яга нөгөө би нөгөө сүлжээндээ жамагч бас татаж оруулчих гала. Хамтдаа нэг лайв хийжсэн тий. Тэгээд Facebook дээр лайв хийжсэн. Тэгэнгүүт тэр лайв маяа үзэж байхдаа болохоор бид тэр ч бас ингээд хамтдаа ингээ ярьсан чинь ямар их тийм vibe нийлж байна гэд тухайн үедээ бодож исэн. Тэгэл тэрийгэ хийчихэл чи ингээд болцсон штэ баг тий. Тэгэл тэр мөрийг бодонгот ингээд цаанаасаа ингээл нэг багаар ингээд алхамаар битээрт ингээл чиглүүлэг өгч исэн юм шиг санагддیں۔ Тэгэл одоо яг энэ мөчөд ингээл хамтдаа подкаст хийгээд хамтдаа энэ одоо туулаад явж ин да. Тий харин ер нь ингээд бодоод тахад ер нь бүх юмнууд маань яг юм адилхан байсан. Би нөгөө өөрийнхөө ингээл уншдаг номыг найз нэг ийм ном уншиж байгаа чи сонирхгүй гэл тэгэнгүүт өө тэгэл да ямар гоё ингээл яг нөгөө ингээд сонирхол маань яг ингээд нэг болчихдээ тэгмэд би босод бас яг ингээд адил төстэй найзтай санал болохоор тэд нар маань наадах ч юмшгүй юу сони юм уншдээ ч гэдэг юм үү те ингэчдэг тэнгүүд бас нөгөө чи нэг хэсэг нөгөө Рубик шоо нөгөө юу эвлүүлээл те тэгсэн чи найз нь ийм сурж байгаа энэнгээр ингээд багшилт юм уу гэж бодож байгаа гэсэн чи өө тийм үү би бас мэддэн штэ наа чи амар гоё штэ гэл би бас ингээд хоёлоо биэндээ зааж өгөөл те нэрээ дий штэ тэр үрийг марч. Харин тийм үр яг тийм айгуу тийм сонирхол айгуу нэг яваад исэн юм байна. Одоо ингэ бодсон чинь нэрээ. Тэгэл одоо амар утга учиртай санагдчихлаа л да. Тэгж бэжсэн ал ингээл нэг хэсэг ингээл алга болчдөг. Тэгэл буцаал яриад ингэж тэгж жаал. Тэгэл яг тэр 1-2 сард тэгж яриад тэрнээс хойш бол байнга л ингээл мэдрэмжээ хуваалцдаг маш гоё ийм найзууд болсон юм байна. Тэгээд бит хоёрт бол ингээл янз бүрийн одоо ховж энэ төр нэг чухал биш тий сонирн биш. Бит хоёрт ингээл одоо бит хоёрын ирээдүйн амьдрал амар чухал. Одоо цаг маань чухал. Тэгээд яг юу мэдэрч байгаа маань чухал. Тэгээд тэрийгэ хуваалцж байгаа нь өөрөө маш чухал байдаг. Тийм ерөөсөө л энэ сүнсний сэрэлтийн бодол мэдрэмжүүд маань л бит хоёрыг ингэж холбож өгöd байгаа юм. Тэгээд эргээд ингээд дурсахад бит хоёр дандаа л яг энэ бодол мэдрэмжүүдээрээ айгүй адилхан байсан юм байна те. Миний бодож байгаа зүйл дулмаагийн бодож байгаа зүйл ингээд мэдрэмжүүд маань маш адилхан байсан болохоор л ингээд нэг цэг дээр л бит хоёр уулзаал болол яваадсан юм байна. Тэгэл яг энэ 25 онд яг л тэр хүсчихсэн цэг дээрээ хамтдаа ирээл ингээд өргөжлүүлээд явж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ энд ирснээс хойш л ер нь яг ирээд нэг удааг багтал хоёлоо танилцсан ш тэ. Бараг чи ирээд жил болж ин би дөнгөж ирсэн ч гэлөө те тэгэл ингээ хүүхдүүдээрээ дамжуулаад тэгээ бас яг сонирхолтой нь бас яг нэг дүүрэгт амьдарч ирсэн те тэгээ яг эренгүүтээ бас яг нэг дүүрэгт амьдарч таараа тэгээ ойролцоо насны хүүхдүүдтэй болж таарал тэгэл яг ингээ хувь тавилангаар учирсан юм шиг ер нь ал ингээд маш гоё одоо энд ирснээс хойш нэг юм насан туршийн гоё найзууд болсон те харин тийм. Тэгэд энэ бүхэндээ маш их талархаж байна дээ. Тэгээ ялангуяа энэ ондоо ч гэсэн маш их талархаж байна. Тэгээд цаашдаа ингээд хоёулангийн чинь зам илүү гэрэлтэй, илүү өөрсдөө гоё хайрлаад, илүү гэрэлтэй тэр гэрлээ олон хүмүүст түгээгээсэй гэж өрөөж байна. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол одоо энэ сүнсний сэрэлт бол хүн болгонд ирдэг те. Яг нэг 30 орчим наснд 30-аас дээш наснд ингээл хүн болгонд ухаарл ирж байгаа. Тэгээ тэрийгээ яг ингээд барьж аваад яг өөртөөгөө ингээд ажиллаад яг ийм нэг жинхнээсээ яг ийм том хүн болох тэр боломжийг одоо хүн болгон атгаж аваасай гэж одоо бодож байна. Тэгээд
одоо ингээл бүр 18 нас хүрээд ингээл насанд хүрээд том хүн болцсон гэж боддог ч гэсэн бид нэр одоо стил ингээл хүүхдэрэл байдаг тий. 30 гартлаа л ингээл хүүхдэрэл байлаа. Ер нь бол ямар ч юм төлөвшөөгүй. Одоо ингээд харахад ингээд маш юм төлөвшсөн юм бод хүмүүс болж байгаа юм байна гэдгээ ингээд өдрөөс өдөрт мэдэрч ийн. Тэгээд энэ амьдралыг хайрлаж байгаа тэр одоо хайр маань илүү их одоо юм их том болж ийн. Тэгээ хүмүүс ч гэсэндээ одоо өөртөө ирж байгаа тэр ухаарлыг барьж аваад өөртөөгөө ажиллаад өөрийн доторх хороодыг гадагшлуулад илүү сайхан одоо хүмүүс болох болтугай гэж өрөөж байна. Тэгээд сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Бид хоёрыг дэмждэг, бид хоёрыг сонсдог хүмүүст маш их баярлалаа. Тэгээ та бүхний маань бас суралцах зам дардан байж илүү их гэрэл гигээгээ хүмүүст түгээгээсэй гэж хүсье. Тэгээ бид хоёроос сонсогчдоос маш их урам авдаг тий. Маш их урам зориг авдаг шүү. Тэгээд подкастаа цаашаа хийх тэр одоо хүсэл эрмэлзлийг бас сонсогчдоос маш их авдаг шүү. Миний хувьд бол ер нь жоохон нэг тийм хоошоо суух гэдэг нэг тиймэрхүү талтай тий. Ер нь л нэг жоохон өөрийгөө голдог. Би болохгүй байгаа юм шүү. Би хичээд байна ч гэдэг юм нэг тиймэрхүү талтай тий. Энэ бүгдийн манаас ингээд зоригжуулж өгдөгт бол мадаа маш их баярлалаа тий. Чи байхгүй бол барыг би байхгүй. Ер нь энэ подкастын санаа манайг ч гэсэн ер нь би ер нь хийхгүй байх гэсэн баха тий. Тэгээд энэ бүгдийг маань ерөөс ингээ надад хамгийн их ирч хүчийг өгдөг хүмүүс маань ерөөс нэгдүгээр тулмаа. Тэгээ хоёрдугаарт манай сонсогчид ерөөс ингээ ирж байгаа тэр гоё комментуудыг сонсохоор би ингээл өөртөө итгэл урам зориг маш их авдаг. Тийм тэгэл би ч гэсэндээ одоо чи байхгүй бол би ингээл ганцаараа энэ зүйлийг хийхгүй штэ. Тэгэл бид хоёр ингээл би нэг нөхөл явж ин да. Тэгээд маш их баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Бүх хүмүүст баярлалаа. Энэ ертөнцид дэлхийдээ баярлалаа. Тэгээд одоо энэ оноо ингээд сайхан үдээд 2026 оноо маш сайхан ухтаж аваарай. Тэгээд нөө шин он шин би гэдэг шиг. Нэг сарын нэгнээс алах юм байгаа сте. Тийм штэ, алан штэ. Одоо нэр бүгдээ хийж чадна бүтээнэл олон штэ. За тэгээ өнөөдрийн ингээд 2025 оны сүүлийн дугаар маань ерөнхийдөө юм товчхон иймэрхүү дугаар болж ин. Тэг ингээд бүх сонсогч нартай дахин маш их талархлаа гэдгээ хэлчихье. За ингээд эх 26 онд шинэ подкастаараа уулзцгаая. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Танд таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй. Баяртай. Баяртай.